Сайн байцгаана уу хүмүүс үзэгчтэй. Манай үзэгч та бүхэндээ бас одоо иргэн учирч байгаадаа их баяртай байна. За манай бэлгүүн нууц товчоо YouTube пэйж маань нэг хэсэгтээ жоохон амралтын байдалтай байжгаад эргээд одоо ирж байна. За ингээд бас эргэж ирж байгаа тань маш их баярлалаа гэх юм уу. Чамд бас их баярлалаа. За үзэгч бас мэдж байгаа юу ихээр за багш хоёр бол хамт их сургууль багшилдаг байсан. За манай багш бол манай техникийн дарга байсан. Тэгээд ямар ч байсан бид хоёр хамт олон улсын харилцаа, улс төр гадаад бодлого, олон улсын түүх энэ их үздэг үстэй биш. Тийм. Тэгээд ямар ч байсан бас үзэгчд бас мэдэх хэрэгтэй баг. Юу гэхээр бид нар ингээд хамт ингээд суугаад дэлхийн түүх ер нь юмнуудыг ингээд ярьдаг бол багш бол их гоё ярьдаг ус. Одоо үзэгчд бас мэдчихэж байгаа. Их гоё ярьдаг. Тэгээд тухайн үед ч гэсэн айгүй боддог ус. Яагаад бас энийгээ ингээд багш гоё өөр ингэс YouTube суугаа нэгээд ингээд явж болдгоо болоо гэж их боддог гэсэн ч гэсэн энэ маань бас төр төнийг жоохон завсарлаад одоо үргэлжлэн явж байгаа. За тийм учраас бид нар энэ удаагийн шинэ YouTube суугаараа одоо бараг season 2 гэж хэлэхэд ч буруудах юм болов. Юу ярих вэ гэхээр үндсэндээ захидал харилцаанаас эхэлнэ. За өмнөх бичлэгтэрээ бол та цогоохтой хамт хиймэл оюуны талаар ярьсан тийм. За тэр бас их сонирхолтой дугаар болсон. Яг одоо жишээ нь хиймэл оюуны талаар ер нь бол их сонирхолтой. Тэр нөгөө нэг бид нар бол хэмэл оюухан гэдэг нэг чат GPT-л боддсон билээ шүү дээ. Ер нь бол тэр чинь бас их том юм байж. Тэгэхээр тэр нэвтрүүлгийг бас үзэгчид маань хэрэг үзэж амжаагүй байх юм бол та нэг эргээд хараад үзээрэй, сонирхоод үзээрэй. Таны бас сонирхолд бас их сайхан нийцэх болов гэж хувьдаа их найдаж байна. За энэ удаагийн дугаараар Монголын эзэнт гүрний үеийн захидал харилцаанууд талаар за төвөрлж орё гэж ярьсан байгаа. Тийм. Ер нь бол эрхэм үндэд үзэгчтэй манай Монголын түүх бол ер нь бол цаашдаа үргэлжлэнэ. Хоёулаа нэг зангаа дээр Хувлаа хааны тухай ярьж байгаа сүм усыг эзлээд нэг зогсоосон баха. Тий. Тэгээд комент бол зөндөө орсон шүү дээ. Дараагийн жилдэг юм уу яа. Тэгээд одоо ингэж Хувлаа тэгээд цаашаа түүх байхгүй гэдэг. За энэ түүх бол цаашаа үргэлжилнэ. Тийм учраас энэ захидал харилцаагаа эхэлж тулгуурлаж байж, дипломат бодлогоо эхэлж тулгуурлан байж цаашдынхаа Монголын одоо түүхээ бол үргэлжлүүлнэ. Зангаа ТV дээр бид нар чинь бараг 100 хэдэн дугаар гаргаад бараг ер нь Хувлаа хаан дээр хүрчээд байгаа шүү дээ. Тэрнээс биш одоо дахиад өөрийнхөө сугаар дахиад Чингис хаанасаа эхлүүлээд ярилтаа биш тийм ээ. Бид нэр одоо үргэлжлэх юм уу яах юм гээд байсан. За үргэлжилнэ. Тийм болохоор зэрэг бид нар одоо өөрсдийнхөө гэсэн бас нэг подкастаа гаргаж контент хийцгээж байгаа учраас бидэнд одоо юм хэрэг болж байна. Харин тий одоо камерын хөлнөөс агуулаад ч гэдэг юм уу, студиэс агуулаад ч гэдэг юм уу, тийм ээ? Маш их юм хэрэг болж байна. Тэгээ ямар ч л өөрсдийнхөө юм ингээ байгуулах гэж чадан ядан одоо хичээж эхэллээ. Тиймээс үзэж та бүхэн бидний үйл хэргийг дэмжээрэй гэж. Үйл хэргийг дэмжиж доор байгаа данс руу контент donation тийм ээ. Тэгээ donation өгүүлэх баяртай байна. Би бол энэ дугаарыг бол бараг 90 он хүртэл явах болов гэж найдаад байгаа. Одоо Монголын түүхийг бол тийм. Бараг ардчлаа гаргаа та бол 2020 он хүртэл яригээд байгаа шүү дээ. Одоо хөрөсөгийн үе хүртэл ирсэн чи яах вэ? Хүртэл ярина гэдэг байгаа. Би болохоор 1990 он хүртэл явах болов гэж хараад байгаа. Одоо хамгийн гол нь чи бид нар чинь нэгдүгürt юуг үлдээ. Нөгөө нэг цагт баригдахгүй. Бас гэрээнд баригдахгүй л байгаа л. За тэр бол ямар ч байсан тийм. За тэгэхээр захидал харилцааны хувьд аваад үзэх нь аюул чухал хэсэг. Ягаад захидал харилцаагаас эхэлж байгаа вэ гэхээр бид нар бол өмнөх үеийн түүхэн дотроо монголчууд хэрэг нэг ингээл байлдаад хүн халаал явж ирсэн гэж ойлгодог. Гэтэл яг үнэндээ энэний ард бол маш их дипломат үйл ажиллагаа, дипломат соёл маш их явж ирсэн. Тэгэхээр энэ дипломат соёлоодыг хамгийн ихнийхаар бол та бид хоёр 13 дугаар зуун Чингис хааны хоризмын шахт илгээсэн захидлаас эхэлж байгаа. За тэгэхээр энэ захидал маань ер нь яг ямар учиртай захидал байсан юм бэ? Монголын эзэнт гүрэн ер нь дипломат ёсыг хүн төрлөختөнд босон гэж би хэлсэн шүү дээ. Түрүү чи хүн төрлөختөнд юу өгөөд юу үлдээгээд Монгол эзэнт гүрэн яг хүн төрлөختөнд юу өгсөн юм бэ гэдгээр эртний Ромын эзэнт гүрэн дипломат харилцааг бол хөгжүүлэх гэж оролдож ирсэн боловч энэ бол бас жоохон дараа эхлүүлээл тэгээд бас элчин алгадаад ингээд ч гэдэг юм уу. За харин Монголын эзэнт гүрэн бол ер нь халдшгүй дипломат харилцаа гэдэг юмыг анх үүсгэсэн юм аа. Дэлхийн хамгийн анхны хүний эрхийн хууль энэ юу вэ одоо
Магна Карт үстэй. 1250 он гэж байсан. Биш 1215 онд бичигдсэн юм аа. Англид бичигдсэн. Нөгөө би тэгэж харж байсан. Тэр үед цаасыг байгаагүй учраас малын арьсыг хатааж агаад арьсан дээр ирсэн гэж тий. Магна Картын гэрээ. 1215 онд Магна Картын гэрээ байгуу одоо тий хүний дэлхийн хамгийн анхны хүний иргэн юм шүү дээ. Иннээс өмнө 1206 онд их засаг гээд цэрэг иргэний ардчилтай бүх шашин тэнцв ийм хуультай байсан юм аа. Монголчууд. Энэ Европуудын нээлт байдаг. Бусдынх нь нээлт биш байд юм уу? За ийм үзэл төр би бол ер нь жоох эсрэг байр суурьтай байдаг шүү. Тэрнээс өмнө 1189 онд Тал нутагт энэ хар зүрхний хөхнүүрээр Тэмүүжин хаан дүрмжлэгдсэн шүү дээ. Тэгэхэд мэдээж хаан гэдэг журмжлэгдчихэд энд нь яад юм? Хуулиа гаргах юм өстэй. Хуульгүй хаан гэж байд юм уу? Тэгэхээр одоогийн энэ Хинтээ аймгийн аврах тусан хавцаа авраг гэдэг газар нийслэлээ байгуулад тэгээд өөрийнхөө хуулиа гаргасан нь 1189 оны Хөх тэтгэлийн хууль. Энэ бол их засгийн суурь байсан. Тэгэхээр их эзэн хааны өөрийнх нь бичсэн Хөх тэтгэлийн хууль гэдэг бол 1189 онд наад нэг Магна Картнаас ч бүр өмнө шүү. Маш том хүний эрхийн хууль. Цэрэг иргэний ардчилсан хуулийн үндэс тавигдчихсэн юм аа. Тэгэхээр дэлхийн түүхэнд нэгдсэний хуулийг бас монголчуудаас гаргаж өгч ирсэн. За тэгэхээр энэ том нэгдсэн хуулийг ингэж байгуулад явж байхдаа дипломат харилцаагаа өргөж ирсэн. Хамгийн түрүүнд байлдыгаа байлдаагүй. Эхлээд найрамдал харилцаатай байя гэж. Худалдаа харилцаа хийя. Худалдаа харилцаа хийя. Хамгийн гол зовлон бол худалдаа байсан. Алтан улстай худалдаа харилцаа хийх гэж оролдоод сүүлдээ энэ бараг ер нь Алтан улсын хаан руу мөн чих загтал явуулаад бичиг солилцоод үг хэлээ олцохоо байгаад Алтан улс дотроос жоохон хямралтай байсан болохоор ер нь бол Алтан улс Монголын хоорондох нэлийн асуудал үүсэн болохоор дайнаар шийдэгдсэн зүйл байгаа. Алтан улсыг номготгосны дараа баруун зүг рүү илч явуулсан. За ингээд энэ илчээ явуулахад Хорезмын шах Али ад-Дин Мухаммед буюу падишахт одоо ингээд илчээ явуулсан. За энэ бол маш чухал үйл түүхэндх одоо маш чухал үйл явдал. Pax Mongolica-гийн одоо гараа шүү дээ. Дэлхийн одоо Монголын инх Pax Mongolica 150 жил оршин тогтносон Pax Mongolica-гийн гараа нь одоо энэ байсан. За энэ хоёр талын харилцааг бол анх эхлүүлсэн. За тэгтээ сүүлдээ даанчийн загтал бол дайны эхлэл болж эхэлсэн. Дайны эхлэл болсон. За Чингис хаан Хорезмын шахт инх тайвны найрамдал загтлыг бол эхлээд илгээсэн. Тэрнээс ш чиний хэрхийг яахыг тэнгэр мэднэ ч гэдэг юм тийм юм явуулаагүй. За Хорезмтай худалдаатай байя, гадаад худалдаа хийя, найрамдалт харилцаатай байя, мөр зэрэгцэн оршоо. За яг ийм л одоо хүсэл мөрөөдөлтэй байсан. За энэ загтал бол одоо ойролцоо орчуулах нь бол одоо надад байна. За энэ бол их эзэн Чингис ханаас Хорезмын шах Мухаммедад Али ад-Дин Мухаммедад явуулсан загтал. Бид хоёрын дунд найрамдлын харилцаа тогтоож худалдаа наймаа хийхийг мөн өргөжүүлэхийг хүсэж байна. Би бол ердөөл нүүдэлчин хүн. Таныг их хаан, том гүрний эзэн, нэр хүндтэй падишах гэдгийг мэднэ. Би худалдаачтай тань руу илгээж харилцан ашигтай харилцаа тогтоохыг хүсэж байна. Миний худалдаачдыг хамгаалж найдвартай зам нээж өгөхийг хүсэж байна. За ийм загтал явуулсан байна. Зам гуйна гэдэг ойлголт их сонин гэж би хэлж ирсэн шүү дээ. Танаа нутгаар дайраадахыг гэдэг юм байхад ойлгохгүй эдгээр манаа нутгаар дайраад ороод ирэх юм бол цэрэгтэй орж ичээд тэгээд гарахгүй гэж ойлгоод илч алдаг байсан. Тэгэхээр энэ нүгөө хэлэхэд илчийг нь одоо алж ийн гэж дипломат ёс мэдэхгүй байсан юм аа. Энэ Монголын хөршүүд нь бас. Монголчуудын дипломат ёс нь их өөр. Нөгөөдүүлийнх нь бас өөр. Бас нэг тийм байсан юм. Соёлын зөрүү, үзэл сурталын зөрүү гарч ирээд байгаа юм шиг байна. Яг бид нарыг бас ингэж сайн судлаад үзэхээр
нэг удаа илч явуулаад бас биш. Олон удаа захидал хийлгээж ийж, олон удаа илч явуулаад хариунд нэг болохгүй ирээд байгаа юм шиг одоо нэр яах вэ гэж баг бодсон шүү. Одоо энэ Сартуул улсыг дагуулж ирсэн хаан нүрэ их зовлонтой. Ээжийнхээ хатханд байдаг гэж би санагдаа тий. Ээжээсээ хайдаг. Хоёр баг хаантай байсан ч гэж зарим юмнууд ирээд байгаа шиг. Хоёр хаантай биш ээж нь газрыг захираад хүүн нэг газар суугаад ээж нь үлээ торфаана захираатч гэдэг үлээ. За тийм байсан. За энэ их хааны маань захидлын зорилго нь яг юу юм бэ? Найрамдал харилцаагаа тогтооё. Худалдааны замыг өргөжүүлнэ. Инх тайвны мөр зэрэгцэн харилцаатай байя гэсэн энэ болгоно санал болгосон. Гэтэл Сартуулын шаах энэ захидлыг үл тооссон. Энэ зүүн талд бас нэг Монгол гэдэг нэг шинээр ус үүссэн нь танихгүй юм байна. Сургалт уулж лээсэн. Одоо яахаараа энэ хүчрэгчиж энэ зэрэгцэж надтай энэ зэрэгцдэг байна. За мэдээж хэрэг одоо тэр чинь бас их том гүрний хаан байсан шүү дээ. Мэдээж хэрэг өнгөрөх нь бас зүйл бахал. За ингээд Монголын худалдаачдыг баривчилсан. Заримыг нь цааталсан. Их сурвалж дээр олон янзар гарт юм байлээ. 450 худалдаач юм байсан. Тэгээ нэг Отраар хотын дараа тий Иналчукд баригдсан гэдэг. Нэг манай худалдаачид хун тэргүүтээ 450 худалдаачин Отраар хотод худалдаа хийж байхад Иналчукд одоо Отраар хотын дараах Иналчук барьж аваад бараанд шунан гэж ярьж байгаа. Энэ цаагаараа яг ямар учиртай болохыг зангаагаар ойлоо ярьсан шүү дээ. Энийг нь яриад яг хөө тэгээд ингээд элчийг ингээд худалдаачдыг барьчихсан байсан. Тэгэхээр зэрэг манай худалдаачид олзлогдоод бараагаа хураалгацсан байна гэхэд төрөүний саяын хилдэг захидлыг их хаан бичиж явуулсан. За энэ Чингис хааны одоо ингээд худалдаачдын баримтлаад цааслаа ичгаарч зэрэг Чингис хааны уурыг хүргэсэн. Ингээд 1219 онд Хорезмын эсрэг дайлахтай энд хүргэсэн байна. За тэгээд ийм байгаа юм аа. Энэ захидал Чингис хаан зүгээр өж яхад шалтгаан хайгаагүй байна. Зүгээр өж яхад нь зүгээр л мөр зэрэгцэн амьдрал гэсэн байна. Тэгэхээр энэ захидал хамгийн түрүүд манай монголчууд би үгээр юу илэрхийлж байгаа гэвэл дипломат харилцаагаар асуудлаа шийдчихье. Юуны духан турггүй сэрмээ суглаад яах юм бэ? Зүгээр л ингээд одоо асуудлаа инх тайвны замаар шийдчихье гэсэн санаа бол байсан юм шүү. Тэрнээс ш зүгээр байхад нь уулгалан дотлол аймууг наалнаа. За эднээсээс нэг шалтгаан хайгаадах юм. Эдрээс нэг зүгээр нэг юм шалтгаан хайгаад гаргаадах юм гэсэн тийм юм бол байгаагүй юм шүү. Тэгэхээр эрхэм хүндэт үзэгчтэй та бүгд Чингис хааныхаа энэ захидлыг бас одоо та бүгдэд бас би хэлж өгье гэж бодож байгаа. Одоо хэлж өгч юм. Ийм захидал эхлээд явуулсан юм шүү. Сайн хийсэн захидлыг явуулсан юм аа. За өөр бол яах вэ гэдэг алтан ус руу захидал ингээд байдаг. Тэр нь одоогоор яг алтан ус руу явуулсан захидал тайван хадгалагдаад. Олдоход бас жоохон тийм л. За мэдээж зэрэг одоо олдох юм бол яг ямар учиртай алтан улсын хаан руу тийм ээ. Яа одоо бангийн шансан руу 8 дугаар эзэн хаан бангийн шансан руу ямар учиртай яг захидал явуулж ирсэн бол мэдээж зэрэг бичигдсэн л байж дараа. Одоо Чингис хаанаас илгээсэн захидал гэсэн үг. Чингис хаанаас алтан улсын хаан зангийн шансан руу явуулсан захидал гэдэг. Тэр захиан дээр одоо уншиж үзэх юм бол тэр бичгийн байдал, тамганы дарц, цаас энэ төргээд бол бүх юмыг л манай захидал байх шиг байна. Тий. Манай монголчууд ийм байдаг юм аа. Төвд хэл дээр тэгээд перс хэл дээр, латин хэл дээр, мөн араб хэл дээр олон улсад захидал явуулж ирсэн. Хөршрүүгөө болохоор зэрэг мөн уугар хэл дээр байгаа. Хөршрүүгөө болохоор зэрэг өөрийн хэлээр, хөршийн хэлээр бас явуулж ирсэн байна. Тэгэхээр чи зэрэг хөршөө бас их сайн хүндэлдэг байх юм шүү дээ. Чам руу би захиа явуулах гэхэд монгол хэлээр өчөөд одоо би Америк хүн байлаа бас ажихын яг тэр энийг англиар хажууд нь хөрвүүлээд явуулсан байгаа байхгүй. Нэг тийм тохиолдол бас байдаг тал би. За ийм учраас манай монголчууд дипломат харилцааг бол хөгжүүлж исэн маш их хөгүүлэн дэмжиж исэн юм аа. Бас нэг зүйл нь ийм байгаа юм. Монголчууд Чингис хааны үед уугар жимчгэр бичиж исэн гэж байна.
Нөгөөний асуулт байдаг хүмүүс. Чингисээс өмнө яг ямар бичгээр бичиж За наач яста зөв асуулт байна тий. одоо бас асуух хэвээр нэг зүйл нь юу гэхээр энэ хоризмын шахар үлгээж байгаа загтлыг ямар бичгээр бичсэн юм болоо гэдэг асуулт бас гарч ирж болох юм. Энэ загтлыг хоризмын шахар үлгээсэн загтлыг уйгур хэл мөн персэлээр бичиж явуулсан. Заадуул ч нь ойлгоно шүү дээ. Их олон үндэсний ус болохоор. Алтан ус руу мэдээж хэрэг зөрчид хэлээр явуулсан. Ханзаар явуулаагүй шүү. Энэ би нэг юм хэлээд байгаа шүү. Зөрчдийн алтан ус шүү. Дахин хэлээ. Хятадын алтан ус биш шүү. Шар мөрний хөөгөөр нутгалж байсан тариачин лангиадуудыг эзэлж аваад тэднээс алав говчуур авч захирж байсан сууршиж ихэж байсан нүүдэлчин зөрчин овгийн нүүдэлчд шүү. Одоогийн Бээжин хотын ойролцоох Жүндүү гэдэг хотод нийслэлтэй байсан юм шүү. Алтан усын нийслэл Жүндүү хот гэж байж исэн. За манайхан ч одоо яах вэ тэгээд дайн байлдааны үед өөрийнхөө хөршүүдийнхээ нийслэлээр шатаачдаг байснаас хойш яа гэх юм. Төрөүний ярианда гэж ороход Чингисээс өмнө 1130 онд Хабул хаан Бурхан алдууны их хуралдаагаар сонгогдсон. Хабул хааны дараа Хотул хаан биш Амбган хаан гарч ирсэн. Тийм ээ. Амбган хааны дараа Хотул хаан гэж гарч ирж ирсэн. Хотул хааны дараа нэг Тэмүүжин гарч ирлээ шүү дээ. Ингээд 1130-аас 1189 он хүртэл одоо энэ дөрөвдөх нь бол Тэмүүжин шүү дээ. Тэгэхээр чин зэрэг энэ олон жилүүдэд Хабул хаан гарлаа. Тэгээ одоо ямар хууль гаргах вэ? Хабул хаан хуулийг гаргана гэсэн. За тэгэхээр хуульгүй уустай мó тэгээд Хабул хааны хаанд ус чинь хамаг монгол чинь Хабул хаан чинь хуульгүй байх хэвээр мó. Нэгд хууль гаргахын тулд бичиг өсөхгүй байд юм. Санаанаас нэг юм бичээд амаараа явуулдаг байсан юм уу? Ийм юм гарна. Хабул хаан болон Амбган хаан Хотул хааны үед мэдээж хэрэг төрийн хууль бичигдэнэ. Ямар бичигтэй байсан бэ гэж байгаа. Гурван янзын таамаг байна. Нэгдүгээрт эртний согд бичгийг хэрэгэлдэг байсан гэсэн таамаг байна. Нэгдүгээрт. Хоёрдугаарт үгүй төргийн үеийн бичгийг хэрэгэлдэг байсан гэсэн таамаг. Гуравдугаарт үгүй Хятад улсын баг бичгийг хэрэгэлдэг байсан гэсэн таамаг байна. За энэ гурван таамагтай аль нь ч байж болно. Алинд нь итгэх нь, алинд нь өмших нь ярих мөндөд үзэгч та бүхний, сонсогч та бүхний өөрийн чинь дор. Ямар ч гэсэн юм гурван таамаг байдаг. би бас согдлыг сонсч ирсэн юм. Согд. Магадгүй согдоос ч гэсэн согдын бичгүүд манай Монголд бас маш их одоо үлдэгдэл бол байгаа шүү дээ. Хадан бичиг дээр их гардаг үлээд согд бичгээр бичиж Согд бичгийн үлдэгдэж байж байгаа. Тий. За тэгэхээр энэ хоризм руу явуулсан энэ загтал ямар хэл дээр бичигдсэн байх вэ? Уйгур хэл дээр. Нөө татаа дунгаа гэж одоо айлрт 8 улсаар хэзээж авчаад ирсэн байна шүү. Тий. Төрийн бичгийг уйгуржин Монгол болгосгой гэсэн байгаа шүү дээ. Уйгур хэл дээр. Нөгөө бас хажууд нь яг өөрийнх нь хөлбөр нь одоо олон улс руу юу явуулж штэ. Загтал явуулж штэ. Энэ ямар хэл дээр ах вэ? Перс хэл дээр. Перс хэл дээр байсан. Тэгээд энэ олон хэлээр бичихтэй агуулгын зураг байхгүй. Тий. Агуулгын зураг байхгүй. Одоо яг олон улсын хэрэгцсэн байна гэж яг тэгж хийдэг шүү дээ. Одоо ч гэрээ хэлцээрүүдийг хийхдээ одоо ч Монгол Орос гурван улс хэлцээр хийхдээ хэлцээрээ монголоор, орсоор, хятадаар тэгээд англиар бас хийдэг. Яагаад гэх юм бол орчуулгын арга үүсэхгүй тул олон хэлээр ингэ зэрэг үлддэг. Тий. Үгүй энийг чинь тэгээд 13 оны үед бол хийжсэн ба шүү дээ. Энэ чинь яаж зүгээр одоо илүүдтэй ямар ядаргаатай ингээд тийм юм байхгүй. Зүгээр ч хоёр талтай баримттай байдаг. Хоёр талтай баримттай байдаг. Тэгэхээр энэ одоо тийм аль талын копитай байгаа, хөлбөртэй байгаа. Энэ загтлыг чинь манай их хаан одоо гардан хийж бичүүлж исэн байна. Тэрнээс аль би өөрөө бичиж хийхгүй шүү дээ. Монголаа наашаа өрөөд цэцтийн зөвлөлөө дуудаж шүү дээ. Юу гэж бичих вэ? Чамайг одоо зүгээр өстө шууд очиод ихчийг гэхгүй шүү дээ. Хамгийн гол нь юу гэж бичих вэ? Цэцтийн зөвлөл нь өөрт нь зөвлөн шүү дээ. За тэгээд өөрт нь татаа дунгаа зөвлөн тийм ээ. Ялууч за ялууч цаа
арай болоогүй. Яг л энэ Алтан улсыг эзэлсний дараа Гетаны их баг бичих юм гэж. Тэгэхээр Алтан улсыг энэ үед эзэлсэн байсан болохоор энэ чинь Ялууч цаа чинь өөрөө Алтан улсын төшмөд байсан юм шүү дээ. Үр удмаараа Алтан улсаа зүтгэж явж байсан төшмөдийн үр хүүхэд байсан. Тэгэхээр чинь зэрэг Ялууч зугаас асан, Татаа дунгаагаас асан, Чуу мэргнээс асан, мөн Говаа мухлагаас асан ч гэдэм үү. За ямар ч хэлсэн олон талаар ингэж яаж юм ярилцчээж энэ захидлыг бичдэг. Тэрнээс ш өөрийнхөө уураа захаан дээр биччихээд явуулна гэж байгаа. Мөн Алтан улсыг эзэлсэн учраас цаас гэдэг юм чинь одоо хэрэглэн шүү дээ. Цаас гэдэг юм чинь хятадууд анх гаргасан шүү дээ. Тэгэхээр чинь зэрэг цаас. Тэгэхээр чинь зэрэг яаж юм хуулсан юм цаас ингээл дэлгэдэг юм шалтгаан чинь. Одоо мэдээж зэрэг Алтан улсаас л авах шүү дээ. Энэ цаас маш нарийн. Тэгээд бүтцнийг сонь муутдаг. Одоогийн дэвтрийн цаас бол ер нь хэцүү яа. Одоогийн А4 бол хэцүү яа. Энэ үед чинь ингээ хадгалагдаад байгаад байхыг бодоход 100 жил болсон хүртэл байгаад байна. Шинээр юм шиг. Тэгэхээр яг зүгээр ориг юмыг л одоо хэрэгжилж исэн биш болов гэж би бас бодоод байгаа. Жинхэнэ ориг юмыг. За тэгэхээр яаж юм? Их эзэн хааныхаа загтал маань бол ийм загтал байсан шүү. Тийм ээ? Мөн энэ цаад учир нь бас нэг юм байгаа. Үүнийг бас нэг одоо сайн тунгааж үтцгээрэй гэж би хэлмээр байна. Энд бас нэг юм асуулт гарч ирж байна л да. Одоо жишээ нь ингээд загтлыг ингээд үзэхээр тэр загтал нь хэр том байсан юм бол жижигхэн байсан юм болов уу? Загтал ямар ч үед 20 см өргөн нь бол ерөөсөө хитэрдэггүй. Өргөн нь бол 20 см-с хитэрдэггүй байсан. Доошогоо урт нь хідэл бол хэд үйж болно. 3 метр ч хүрдэг үү гэдэг л. Яг нөгөө дараад энэ тэр Ватиканы юу чинь 1 м 2 метр 20 байхгүй. Тийм. 120 гэдэг чинь би чамд хэлжсэн шүү дээ. 120 гэдэг чинь одоо юу 120 м гэдэг чинь биш ээ 120 см гэдэг чинь 1 м 20 см урт. Доошогоо бол яач гэдэг чинь шалаар өнгөрөж болох байхгүй. Харин тийм. Таны тийм нэг. За тэр талаас дараа нь гарна. За тэгээд талаар бол тэгээд тэр талаар бол нэг гарч байгаа юм. За загтлын хоёр дахь хэсэг рүү оръё. Дараагийн загтал руу. За Монголын эзэнт хүний түүх рүү аваад үзэх юм бол ингээд загтал харилцаа бол тогтмол бичигддэг байгаагүй. Тийм үү? Ялцчихгүй нэг юм байлдаал тулдаал явж ирсэн. Тэгээ харилцах шаардлага гарсан үед илч төлөөлөгч өгөөд харилцуулчин тэрээс биш бол загтал бол нэг их идэвхтэй яваагүй. За тийм учраас магадгүй дараагийн загтал маань он сарын хувьд бол өмнөх загтлаас нэлээд хожиг байгааг бол үүсэхгүй. За тэгэхээр дараагийн загтал маань одоо үндсэндээ бол Батхааны үеийн загтал. Батхааны загтал байгаа. Тийм. За би энэ Батхааны загтлыг бол энэ өөрийнхөө нот дээр ингээд бүр аваад ирлээ. За тэгээд энэ үг гэлгүй та бүгдтэй өргөхийн тулд одоо бичсэн байгаа юм. Уншицсан байт. Тийм уншсан байрлуулъя гэж байгаа. За энэ мохын тулд ингээ хоёлоо ярьсан шүү дээ. 1200 Унгарийн тийм 1241 оны 4-р сарын 11 мохыг босон тулалдаа. Яг нэг хоёр талаас нь хашаад байлдчихдаг. Сүбэдэгийн талын талд, Батын талын талд. Тэгээ дундуур нөгөөд бол зогтчихдаг. Санаж байна уу? Тэгэхээр чи зэрэг нэг ойртохгүй, нэг холдохгүй тодорхой зай бариад аваад байдаг. Сүбэдэг цөмлөж орох юм бол Унгар харваад энэ зэрэг цөмлөж орох юм бол Батын тал нь хумна. Батын тал руу сэглээд орох юм бол Сүбэдийн тал хумна гэсэн тийм зорилготой байсан болохоор нөө нэг мохын тулдаанд тулдчихсан байла болон түүний дүү Коломонор мөн Юголинис Шинжингисийн усууд чинь чигээрээ яваад давхад байдаг. Гэрээс нь 6 өдөр чинь зайтай холдуулсан байдаг. Чигээрээ л яваад байна. Араас нь бэх хөөж байгаа. Хоцрогчдыг болон шархстыг араас нь гүцэж цавчиж яадаг. Мохын тулдаанд хэрвээ санаж байгаа бол за яа ингэж давхад хоёрлаас нь хараад явсан шүү дээ. Нийт мохын тулдаанд ер нь Татарын талаас, Монголын талаас хэдийгэн бичигдээгүй. Харин Унгар Хорватын нэгдсэн армиас 65,000 гаруй цэргүүд амрагджээ гэж. Одоо нэг дуусчихснаа санаж байна уу? За энэ тулдаанд одоо ялалт байгуулсны дараа Батхан Унгарын одоо Мажарын хаан Мажарын заан 4-р байлаа руу одоо Бат Сүбэд нар загтал явуулсан үүнийг түүхэнд Батхааны загтал гинэ. За энэ загтлын агуулга нь бол Тэнгэрийн зарлиг ба Чингис хааны захиас гэсэн тийм агуулгатай. Мөнх Тэнгэрийн хүчинд ор Чингис хаан биднийг бүх дэлхийд эзэн болгосон юм а гэж хэлдэг.
За Унгарын хаан болон ард түмэн нь Монголын хаанд дагаар орж татвар өгөх ёстой гэдгийг сануулсан байна. Сүрдүүлгэн хэрв чи миний зайлгийг дагвал чи болон чиний улс сүрч мөх болно гэсэн хат үгтэй байсан байна. За дипломатын өнгө аястай боловч дарангуулын өнгө их давмгай. За энэхүү захидлыг судлаач тухайн үеийн Монголын гадаад бодлогын хэв маяг дагаар ор эсвэл өөстөө сүн гэсэн зарчимтай юм байна гэдгийг одоо тод илрэл гэж одоо ингээд үзчихсэн байна. За энэ Батхааны захидлын түүхэн ач холбогдол нь бол Монголын эзэнт гүрэн Европын хаадтай албан бичгээр холбогдсон анхны баримтуудын нэг. Европын хаадтай одоо ингэж албан бичгээр ингэж анх холбогдсон байх юм. Мохын тултаа. Мохын тултаа. Тийм. Унгарчууд бууж өгөлгүй эсэргүүцээд байсан учраас улс нь асар их хохирол амссан. За ингээд одоо Бат, Сүбэдэ, Бэрх, Байдар, Хадаан гэдэг ч одоо Унгар, Польш, Бохем бүгднгийн цусыг нь хойж исэн цаг шүү дээ. Лигницын тулдаан, Химэлникийн тулдаан, тийм ээ? Мөн Мохын тулдаан, Краков, тэгээ Сандорин гэдэг одоо их том тулдаануудыг хийж исэн. Хоёулаа зангаа дээр энэ тулдаануудыг нь бол ярьсан санагдчих. За тэгээд энэ захидал бол Пап ламын зуурчлалаар хожим нь дахин Монгол руу ичилгээгдсэн. Монголын их хаадын хариу захидлууд бүгд ижил өнгө аястай байсан. Батхан яг иймэрхүү сүрдүүлэгтэй юм явуулсан. Пап лам руу ингээд одоо ингээд бас ингээд Монголын захидлууд ингээд явж явах бас ингээд бүгд юутай байсан байна. Ижил одоо тэгэл багтаа нэрнгэс яалтчих. Тэгэл нөгөө мөнх тэнгэрийн хүчин дор гэл. Тийм мөнх тэнгэрийн хүчин дор одоо ингээд Далай их хааны өмшил байгаа. Тийм. За тэгээд энэ захидал бол яг их хуваараа одоо яг юу байсан бэ гэвэл ийм байгаа юм аа. Латин хэлээр бичсэн. Захидлын бүрэн эрх нь латин хэлээр орчуулагдсан. Товч өөрчлөгдөхгүй. Шууд ингээд одоо гарсан. Ер нь бол монголчууд чинь өөgrээр бичсэн. Латинаар бичээд явуулчихсан. За энийг бол одоо энэ захидал бол Батханаас Унгарын хаан, Мажарын хаан тусын эзэн хаан дөрөвдүгээр байлгаад илгээсэн захидал дээр бол Тэнгэрийн хүчин дор бүгд дэлхийн эзэн Чингис хааны зарлигийг дагаж бид монголчууд олон орныг номогдсон билээ. Бидний цэргүүд олон ардыг буд цохиж газар нутгийг нь эрхшээлдээ оруулсан. Чи Мажарын хаан дөрөвдүгээр байлаа. Бидний өмнө өөрөө хурж иж толгой бүхий. Бидэнд дагаар ор. Бидэнд татвар төл. Хэрв чи миний үгээр байх аваас бид чамайг хамгаалж улсын их чинь үл оролдъё. Харин чи эсэргүүцэж бидний зарилгийг дагахгүй бол чи бидний дайсан болно. Чи болон чиний ард түмэн сүрч газар нутагчин цуснд живнэ. Тэнгэрийн хүчин ингэж тогтоосон учраас чийч бид ч өөрөөр болох аргагүй юм аа. Их хааны зарилгийг эсдагвал чи гэмтэн бидний цэргийн элднээс сэлэмнээс хизээж молторохгүй. За ингэж яасан бэ? Батхан дөрөвдүгээр байлаа одоо цэгээ явуулсан. 1241 оны 4-р сарын 15-ны өдөр гэж түүхэнд бичсэн байна. Өгөө 4 сарын 16. Энэ тун арах яг л 4 сарын 11-нд Мохын тулдаан болсон байхгүй. Тэгэхээр энэ захидлын онцлог нь бол юу вэ гэвэл захидлын эхлэл нь Монголын хаадын албан бичигт байдаг Тэнгэрийн хүчинд ор хэмээх уламжлалт хэлгээр бол эхэлж байгаа юм. За үндсэн санаа нь юу вэ? Монголын эзэн хаанд дагаар ор. Тэгвэл хамгаалагдана. Тэгвэл усаа барьж үлдэнэ. Дагахгүй бол яадаг вэ? Цэргүүдийн дайны ирэхээр сүннөө. Ерөөсөө яг л нөгөө зарчим яваад нь шүү дээ. Одоо буужиг төмөл ингээд өөрийнхөө иргэшээлд аваад хамгаалаад аваад үлдээ. Бууж өгөхгүй гэх юм бол тэгээд одоо тэгээд за тэгээд цусаа хэлвэл нал гэсэн үг. За тэгэр юм байна. Захидлыг одоо бас яг хэн бичсэн бэ гэдэг дээр байгаа юм. За ер нь бол Батханаас Унгарын 4-р байлаа хаанд одоо захидлын замналанд бол одоо
мэдээж хэрэг судлаа шүү дээ. Загтлыг тэгээд одоо яг хэн бичсэн бэ? Мэдээж хэрэг бат бол бичихгүй. Бат хэлүүлж бичүүлнэ. Тэгэхээр бат өөрөө бичих үсэг мэддэг хүн мөртлөө бат бол шууд энэ загтлыг бол төрийн бичээч нараар бичсэн. Тэр үед чинь одоо бүх хажуудалтаа бүх бичээч одоо дайны тэмдэглэл хөтлөгчдрөө дагуулаа явж идэг. Ясны талч бай, ялагдсан талч бай аль аль нь энэ хүмүүсийг оролддоггүй байсан гэж энэ дайны хуультай байсан шүү дээ. Хаа хамаагүй тэгэл манайх ялцсан юм чинь танаа талыг бүгдийг үлдээхгүй гэдэг хуугаар нь халаад хядлага явуулаад байсан юм бол байхгүй л да. За энэ төрийн бичээч нараа бичүүлсэн 13 дугаар зууны Монголын төрийн бичиг хэрэг бол уйгурч Монгол бичиг хэрэг дээр албан ёсоор тулгуурлагдсан явж ирсэн. За тэгээд заримдаа одоо энэ хүлээн авагчийн хил дээр нь бол орчуулагддаг бол Европ руу илгээсэн бичиг загтлуудыг Перс эсвэл латин хэлээр одоо хөрвүүлээд явуулдаг байсан байна. Перс латин хэлээр. Перс ягаад одоо Европт нөлөөлөд байгаа бэ гэж байна. За яг наач хэцүү асуулт нэр. Ягаад Перс хэлээр явуулдаг гэж нэр. Европууд тухайд 13 дугаар зууны үед араб Персээс соёл авдаг байсан. Үүнийг хоёлаа ярьжсэн шүү дээ. Нөгөө араб чинь юу байсан? Арабын их шинжлэх ухаанууд хийж байгаа. Уран зохиол, үлгэр туйл хөгжиж байгаа юм шүү дээ. Одон орон энэ төр гарч ирж байгаа шүү дээ. Эртний Багдадад бүр тийм сонирхолтой байд байдаг байсан. Эртний Багдадын номын сангийн төвд дэлхийн ертөнцийг хийхдээ бөөр хий гэдэг. Тийм бөөр хий байсан. Тэгээ арабууд бол энийг мэдчихсэн гэж гарч ирээд байдаг байсан юм байл тий. Тэгэхээр чин зэрэг өөрийнх нь соёл авч байгаа иргэншлийнх нь хэлээр бичдэг байхна. Тэгээд бас латин хэлээр бичдэг байхна. Дайсан ч гэсэн бас хүндэтгэж шүү. Бас хүндэтгэж байгааз. Яг Монголын уйгур бичгийг нь бол хинж мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр гадаад олон улсын дипломат загтал дипломат алтан бичиг нь дандаа латин перс хэл дээр байсан байх. Монголчуудын Монголын эзэнт гүрний одоо гадаад дипломат бодлого нь бичиг нь бол тийм байсан байна. За Батхан бол мэдээж хэрэг өөрийнхөө илч төлөөлөгчөөр үүнийг дөрөвдүгээр байлаа руу явуулсан байна. За харин Монголын хааны элч нар Өнгөрт хүрсэн тухай бол ер нь бол Европын түүхэнд бол дурддагдчихсэн. Энэ бол ер нь ном сумчийн ард түмний түүх гэдэг дээр бол гардаг юм. За Европ их сурвалжид эдгээр элч нар татаруудыг одоо бичээч элчийнхэн гэж нэрлэж ирсэн байна. За харин 1241 оны Мохын тулдааны дараа Өнгөрийн зэргийг буцахсны дараа Батхан загтлаа бичүүлж Өнгөрийн хаан буюу Мажарын хаан дөрөвдүгээр байлаад үүнийг илгээсэн. За харин загтлыг авчирсан Монголын элч нар Өнгөрт хурж ирээд эзэн хааны өмнө сөгдөж хүндэтгсэн. Ялцсан шүү дээ. Тийм. Тэгсэн мөртлөө хаан гэдгийг бас хүндэтгэж шүү дээ. Сөгдөж хүндэтгсэн. Тэгээд очиод загтлыг гартуулсан. Бат хааны зарлаг. Ингээд Батын талаар одоо мэдэж авч байна. Өөрсдийг нь буцахсан бол Бат хаан юм байна. Энэ хүн бол эзэн Чингис хааны аж ахуй юм байна гэдэг. За тэгээд загтлыг авчирсан энэ хүмүүсийг бас мэдээж хэрэг байлаа бол алаагүй бас ундалж хамрааж байгаа. За тэгээд загтлыг дөрөвдүгээр байлаа хаан болон түүний зөвлөхүүд бүгдээрээ унссан. Ингээд Монголын шаардлагыг хүлээж аваагүй. Бууж өгөхгүй гэсэн. Яагаад гэвэл Коломон дүүн алгагдсан шүү дээ санаж байна. Ямар ч л байсан бид нэр бууж өгөхгүй. Тийм болохоор зэрэг бид нэр Болгарын хаан тус руу явна. Болгартаа нэгдэж ягаад эсрэг байлтна гэж. Одоо өнгөрчүүд шийдсэн. Мажарууд шийдсэн. Бас ер нь шулуухан би яг хэлэхэд өнгөрчүүд чинь бас эртний хүнүүчүүдийн суурин дээр үүссэн болохоор нэгэн омглон шазруу байж ялагдчаад бууж өгсөн загтал ирж байхад одоо яг ард өмнө отох улс өхөр нотох. За тийхүү яах вэ? Буугаад өчиг гэхгүй байх юм шүү дээ. Үзэлцээ гэж хэлсэн байх юм шүү дээ. Тэгэхээр Байлаа хаан бол ер нь бас тийм хулчгар нэгэн бас биш байжээ. Яг энэ одоо элчтний хэлж штэ бид нар бууж өгөхгүй та нартай байлтнаа Батхаанд очиж хэлээрэй гэж явуулсан байх нь шүү дээ. Ингээд дараа нь лигниц эхэлж байгаа. Үгүй Мохын тулдааны дараа эдгээр чинь Болгар руу очино. Болгар руу одоо монголчууд чинь яг Болгарын хаан Багдад Асинэнтэй очиж холбоо тогтоодог доо. Ингээд Балканы дайн эхэлдэг байхгүй.
монголчууд Балканы бууж өгдөг яасан зайлгүй гээд Балканы хойг руу дайрсан. Ингээд Балканы хойгт том тултаанууд одоо болж эхэлсэн. Энэ загтлын дараа. Энэ загтлыг одоо латин хэл дээр нь хөрвүүлсэн хэлбэр нь энэ Ватиканы архивд болон Европын зарим улсуудын архивд, мөн Будапештийн архивд хадгалагдаж байгаа. Өнөөдөр сая хэлсэн Батханы загтал байхгүй. Батхан Сүбэтэй одоо Батханы улсын загтал нь хадгалагдаж байгаа. Одоо Ватикан гэсэн үг. Ватиканд хадгалагдаж байгаа. Тэгээд Будапешт орчуулсан гэж байна. Латин хэл дээр хөлбөр. Тэр магадгүй нөгөө Унгарт амьдардаг монголчууд байх юм бол нэг сурлаад үзээрэй байж басан баг. Тэгээ музейд нь байж магадгүй шүү. Гэхдээ энэ яг хуу төрийн тэр том архив байдаг болохоор үзүүлдэггүй байж болно гэж бодож байна. За ямар ч байсан Монголын хаадуудын одоо загтлуудыг эхнээс нь ахуулаад Чингис хаанаас ахуулаад одоо бид нар ингээд хүргэж байна. Одоо дараагийн загтлууд бас дараагийн загтлууд бас нэлээд нүсрийн юмнууд байгаа. Тэр болгоныг одоо энэ чинь ингээд нурчхны яах вэ? Ямар ч байсан өнөөдөр та бүгдтэй Чингис хааны Хорезмын шаах дэлгэсэн загтал болон Батханы Мажарын хаан дөрөвдүгээр Бялаад дэлгэсэн загтлыг та бүгдтэй танилцууллаа. Цаашдаа загтал маань бас үргэлжилнэ. За ингээд үзэж та бүхэн бидний үйлчлэг дэмжиж лайк, subscribe дарах маань бити мартаарай. За тэгээд дээрэс нь бидний доор байгаа donation dance-ыг бидний дэмжиж явуулаарай. Donation явуулаарай. Бүгдээс үсэж байна. За ингээд эхний дугаарыг хүрээд өндөрлөө. Үзэж та бүхэнтэйгээ загтал харьцааныхаа хоёр дахь дугаараар үргэлжлүүлээд явна.